Сайн бацхан уу та бүхэндээ өдөр мэнд хүргэе. Астраас олоон байна. 2026 оны 8 сарын 2-ныхоо 6 мэдээллийг хүргэх гэж байна. За Тэнгэрийн зэргийг та бүхнийхөө өмнө нэлээд тавьчихсан байна. Айгуу сонирхолтой тус гарч ирж байгаа. Тэмээ 3 дурс энэ сар маань байна. Энд одоо бидний хайрын бурхан маань байна. Энд ангар гараг маань байна. За тэгээ шиний 19-ний энэ өдөр маань болохоор алтан наран маань иршээж байгаа. Ням гараг байгаа. Алтан наран маань иршээж байгаа энэ өдрийн ээлтэй өнгөн, улбар шар өнгө, тэгээд алтан шар өнгөнүүд байдаг байгаа. Биднэрт маш гоё энерги, эрч хүчийг өгч идэг ийм гоё хүчтэй энергийн өнгөнүүд. За тэгээд энэ өдөр маань одоо бар жилтэнгүүд маань илүү их анхааралтай байвал зүгээр байгаа дээ. Бидний биеийн аль хэсэг нь илүү их сул одоо энерги нь хурдан гэмтэх боломжтой байхээр бидний одоо нутгаа хэсэг ялангуяа бидний цав байна, гуйны дотор тал байна тийм үү. Өнөөдөр бикини багс хэлчихэж байгаа л одоо тосоо тий болгоомжтой одоо өөртөө хаашилдгүй тос хэрэглээрээ хэрвээ даураа одоо үсийг ингээ хусгаж байгаа бол болгоомжтой хусаараа шаардлагагүй бол битгий тэгэрэй гэж зөвлөж байна. Цус болж бол битгий гаргаараа манайхаа. За тэгээ цаашлаад яаж яах вэ гэсэн чинь одоо энэ сар маань өөрөө тийм ээ бидний одоо энэ хайрын бурхан чинь одоо сур гариг маань бидний өөрийг одоо гоо сайхныг иргэжиж байдаг байхгүй бидний гоо сайхантай холбоотой тийм үү гоё харагдах үзмжтэй арга өөрийгөө тийм үү гоё мэдрэх гоё цэвэрхэн болох гоо сайхны хагалгаа гэдэг бүх энергийг энэ чинь өөрөө ингээд илэрхийлж идэг байтал энэ сар маань тэр бүгдийг тэгээ бид нар айгуу гоё таашааж байна бид нар хүлээж авна гэдэг юм энерги байхгүй юу. Гэтэл энэ хоёр маань өөрөөсөө яаж нүхээр за тийм байх юм болоо да яах юм бол доо гэдэг ийм холбоосоор холбогдчихсан байгаа болохоор золооны зөвлөгөө хүргэж байна. За тэгээд болохгүй цөмөрөөд энэ хоёр холбоос чинь ингээд холбогдсон байгаа учраас бидний сэтгэл тийм үү одоо энэ сар маань байгаа штэ маш эмзэгийн загасны ордод байгаа учраас за энэ нөгөөний холбоос чинь дахиад яаж үйлчилж гинэ вэ гэхээр за нэг жижигхэн нэг те за айгуу гоё энгийн жишээ авъя. За газар нэг ганцхан ширхэг хог унтсан байсан чинь за тэрийг дэвргээд асар их зүйл болгож одоо тэр өрөө чинь бүр ингээд тэгтлээ бараг гахаа нохоороо шиг заваарсан бэлээ гэж битгий өөр юм руу уусгаж ярьж жижигхэн ганц ширхэг зүйлийг том болгож дэвргээрээ манайхаа тэгж дими яагаад вэ гэхээр энэ нэг холбоос ч өөрөө хэрүүл маргаан зодоон зохионоо дагуулах энергитэй холбогдсон байгаа байхгүй ойлгомжтой байгааз. За тэгээд юмыг ингээд баг шүүмжлээ тийм үү? Өөрийгөө ч баг шүүмжлүүлээ, бусдыг ч баг шүүмжлэе, хэлэх үгээ хүртэл цэгний энэ ангаа гарагч бидний ярьж хэлдэг одоо ихрийн ордод байгаа шүү дээ. Тэгээд үгээ цэгнэх хэрэгтэй байна. Манайхан уучлаар энэ утасны юу дуурайд байна. Тэгээд ингээ явчих юм бэ цаашаа. Sorry шүү манайхаа. За тэгээд одоо энэ ангаар гарагч өөрөө ингээд энэ сартаагаас ингээд анхаарал гэсэн холбоотой байгаа болохоор цөмөр энэ энергийг яаж зөөлөх вэ гэхээр цөмөрөө дасгал хийцгээе. Ярваа нэгэн байдлаар ажлуудаа хийцгээе, үйлдэл хийцгээе. Өөрийнхөө биеийг нэг жоохон ядраагаад үе төхөө. Яагаад гэвэл энэ бидний амнаас гарч байгаа үг нэлээд хурц гарах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хурц гарах гэдэг байгаа энэ үгийг цөмөрөө зөөлрүүлэхийн тулд биеэ зовоох хэрэгтэй гэдэг байхгүй юу. Биеэ зовоод чи биеийн дасгал хийж биеэ зовоох юм бол энэ ангаар гарагийн маань энерги гоё арай нэг зөөлрөөд ороод ирдэг юм аа манайхаа. Энэ гаргалгаа заслана ахгүй өөрөө. Тэгээ цөмөрөө жижиг зүйлүүдийг тийм ээ том болгож битгий хараараа том болгож битгий яриараад битгий том болгож шүүмжлэрээ өөрийг чинь ингээд өгөөдсөн эвгүй байдалд оруулсан одоо тийм үйл явдлууд үгнүүд гарч ирэх юм бол болж өгвөл ингээд тайван тоохгүй өнгөрөхийг маш их хичээлтэй юм өдөр байгаа шүү манайхаа ойлгомжтой байх гэж найдаж байна. За ингээд цөмөрөө өдрийнхөө одоо гоё үгэн заслуудаа хамтдаа хэлцгээе манайхаа. Тэгээ гоё тайван гүнзгий амьсгал аваад гаргаад чин зүрхнээсээ цөмөр алтан нарандаа залбирая. Эхлэе манайхаа. Талархъя. Орчлон ертөнц дэлхий ээж таньда талархъя. Миний сэтгэл тайван байна. Би өнөөдөр уужуу байна. Өнөөдрийн эзэн алтан наран минь надтай алгаа дэлгэн эрч хүч хайрлаж байна. Энэ сайхан эрч хүчээ би зөв зохистой зарцуулж амьдрнаа. Өнөөдөр талархъя. Амьд байгаадаа энэ өдөр талархъя. Араас нь цөмөрөө аав нэрээ хэлээрэй. За одоо тэгээ та бүхэн минь гайхаж байгаа байхтай яагаад одоо амьд байгаадаа талархчихваа гэд. За амьд байгаадаа талархаж байгаа шалтгаан өнөөдрийн эзэн гариг минь өөрөө алтан наран маань учраас алтан нар чинь бидний одоо зүрхийг хэрэгшээж яадаг гариг маань аахгүй юу? Бидний зүрх, бидний хараа, бидний амийг
Тэгэд энэ амиа цөмөрөө даатгаад тийм үү урт удаан насыг баг одоо залбирч гуйгаад одоо ингэж эрчимжүүлж байгаа л гэсэн одоо нэг юм засал байгаад байгаа юм да цагаараа. Тийм болохоор цөмөрөө одоо ингэж хэлсэн байгаа шүү манайхаа. За ингээд ийм билээ да. Бүгдээр нь амжилт хүсье, эрүүл хийх хүсье. Астро солон байла. Баярлаа. Баяр та.